Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин урам өгнө. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Монгол ирчүүдэд урамшуулан зоригжуулах үүднээс урмын алхаа нэвтрүүлгийн цоошинхийн дугаарыг танд бэлтгэн хүргэдэг. За өнөөдрийн хувьд бол урмын алхаа нэвтрүүлэг нэгэн гоё сэдвээр хүрнэ. За ямар сэдв бэ гэхээр Баатар гэдэг сэдвээр хүрнэ. Учир нь өнөөдөр бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр лээ. Тэгэхээр хүүхдийн баярын өдрөөр өөрийнхөө баатар нь байж чаддаг тэдгээр аавуудыг урамшуулах, магтах, тэдгээр аавуудын дурсамжаас хуваалцах ийм сайхан өдрийг үүсгэх гэж байна. Тэгээд Гэр бүлийн радио 104.5-ын урмын алхаа нэвтрүүлгийг та Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр лайв стримээр үзэх боломжтой. За мөн гэр бүл судлаачийн Амарсна гэсэн пэйж хуудсан дээр лайв стрим маань давхар хурж байгаа. За Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион радио төлгөөнөөр та урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хамт байж үзэж сонсож өнөөдрийн дугаарыг хамтран бүтээх юм боломж байгаа шүү гэдгийг дуулгахад таатай байна. Тэгээд үнэхээр таны аав танд яаж баатар байж мэдрэгдэжсэн бэ? Баатар болох ямар үг үйлдэлийг, ямар үйл явдлыг таны амьдралд үлдээж исэн бэ? За нөгөө талаараа эр хүн та, аав хүн та өөрийнхөө үр хүүхдүүдэд баатар байх гэж хэр их хичээдэг вэ? Хүүхдүүдийн хувьд бол аавыгаа өөрийнхөө баатар шиг л хардаг, аавдаа их ам байдаг шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн дугаартай холбоотойгоор үнэхээр өөрийнхөө амьдралд, өөрийнхөө өдөр тутмын амьдралын өдрүүдэд өөрийнхөө үр хүүхдэд зөвөр нөлөөлж явдаг, зөвийг үлгэрлэж явдаг тэдгээр аавуудыг магтаж урамшуулах ийм сайхан дугаарыг урмын алхаа нэвтрүүлэг танд хүргэх гэж байна. Тэгэхээр урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэж байгаа, сонсож байгаа бүхий л хүмүүс маань яг энэ аав хүний баатар гэдэг энэ хамгийн чухал үн цэнтэй дүрийн тухай хуваалцаж, ярилцаж хамт байх боломжтой шүү гэдгийг дуулгахад таатай байна. Тэгээ багада бид баатар гэхээр аврах хүчтэй хүн, дайснаа ялсан хүн, олныг гайхшруулсан хүн гэж боддог байлаа. Гэхдээ аав болсон хойноо ойлгодог нэг үнэн бий. Энэ бол хүүхдийн нүдэнд баатар байх нь дэлхийд алдартай байхаас илүү том амжилт юм аа гэдгийг олж хардаг болсон. За хүүхдийн нүдэнд их баатар бол хүүхэд бүр анхны баатар нь ихэвчлэн аав нь байдаг шүү дээ. Тэр хамгийн хүчтэй хүн, хамгийн ухаантай хүн, хамгийн хамгаалж чаддаг хүн гэдэг ийм мэдрэмжийг хүүхдүүд ааваас авж идэг. Гэхдээ хүүхэд аавынхаа машины маркийг сандаггүй. Аавынхаа машинаар хүүхдийг одоо хамт тоглож исэн тэр нөхцөл байдлыг сандаг. Тэрснийг нь сандаг. Сонсож байсныг нь сандаг. Хүүхдийнхээ дурсамжинд үлддэг баатар бол цаг гаргаж өгсөн аав байдаг юм аа. Тэгэхээр та хүүхдээ хэр их цаг гаргадаг вэ? Хүүхдтэйгээ хэр тоглодог вэ? Хүүхдтэйгээ хэр өмгөөлж хамгаалж, хүүхдтэй аливаа зүйлийг зөвөр ойлгуулж, өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээс хүүхдтэй хэрхэн яаж хуваалцдаг вэ? Яг энэ талаараа өнөөдрийн нэвтрүүлэгт холбогдож өөрийнхөө хэлэх, ярих, үлгэр дуурайл болгодог тэдгээр зүйлүүдийг урмын алхаа нэвтрүүлгээр дамжуулан хуваалцаж болно шүү. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг сонсож байгаа эмэгтэйчүүд маань ч гэсэн 9986 104 гэсэн эфирийн шууд утсан дээр шуудаар холбогдож орж ирээд үнэхээр үр хүүхдийнхаа баатар нь байж чаддаг, зөв үлгэр дуурайл нөлөөллийг үзүүлж чаддаг тэдгээр ирчүүдийг сайхан магтъя, урамшуулъя, дэмжиж. Тэгээд нөгөө талдаа үнэхээр аав хүн гэдэг бол аав хүний энэ баатрын дүр бол амьдралд үр хүүхдүүдэд их чухлаа. Миний аав бүхнийг чаддаг, миний аав бүхнийг мэддэг, миний аав надад тусалдаг гэдэг энэ мэдрэмжийг
авч өссөн хүүхэд гэдэг бол ааваараа тэр чигтэнд бахархдаг, аавынхаа баяр багтал нь байж чаддаг. Нэг охин ярьж байсныг санаж байна. Миний аав нэг их баян хүн биш ээ. Гэхдээ намайг сургуульд хүргэж өгдөг байсан. Намайг айхад гараас минь атгадаг байсан. Намайг алдахад, алдаа гаргахад загнахаас өмнө юу болсон тухай сонсдог байсан. Одоо би том болсон л доо. Гэхдээ миний хамгийн анхны бөгөөд хамгийн том баатар бол одоо ч миний аав химээрээ гэж хэлж исэн. Баатар гэдэг тэгэхээр яг юу вэ? Баатар гэдэг алдаа гаргадаггүй хүн биш ээ. Үргэлж ялдаг, ялагч хүн биш ээ. Харин хайртай хүмүүсийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хариуцлага үүрдэг хүнийг баатар хүн гэж хэлж болохоор байгаа байхгүй. За нөгөө талдаа баатар аав гэж ядарсан ч ажилдаа явдаг. Санаа зовсон ч гэр бүлээ тайвшруулдаг. Өөрөөсөө өмнө үр хүүхдээ боддог. Түүний хийсэн жижиг зүйлс жирийн мэт харагддаг боловч хүүхдийнхээ хувьд тэр нь баатарлаг үйлдэл байдаг юм шүү. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлуудыг ойлгож, ухамсарлаж, энэ бүх нөхцөл байдлуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг, өдөр тутмынхаа амьдралд хичээл зүтгэлийг гаргадаг тэр сайхан аавуудыг магтаж, урамшуулах Урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг та хамтран бүтээгээрэй гэж хэлэх байна. Тэгээ түрүү хэлсэнчлэн яг одоо эфирийн шууд утас болох 9986 104 5 гэсэн дугаарыг нээсэн. Та шууд утсан дээр шуудаар холбогдож орж ирээд ярилцах боломж байгаа гэдгийг хэлье. За мөн Facebook дээр явж байгаа лайв стрим дээр коммент хэсэгт нь өөрийнхөө аавын, өөрийнхөө үлдээдэг, үлгэрлдэг тэр сайхан мөрийг, тэр сайхан үйл явдлыг бас сайхан коммент хэсэгт нь бичээд яваарай. Тэгээ урмын алхаа нэвтрүүлэг бол Монгол эрчүүдийг урамшуулж дэмжих замаар шүүмжлэх аливаа зүйлийг сөрөг өнцгөөс харах биш, харин урамшуулж магтах энэ замаар Монгол эрчүүдийн сэтгэл зүй, хандлага, харилцаа бүх зүйл дээр нь илүү хүчрхэг, илүү зоригтой болох ийм урайлаг сэдлийн хүрээнд урмын алхаа нэвтрүүлгийг бүтээдэг шүү. Тэгэхээр та яг өнөөдрийн дугаартай хамт байж өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран бүтээгээрэй гэж хэлэх байна. За, эр хүний хувьд хүүхэд таныг одоо төгс байхыг мэдээж зарим тал дээр хүсдэггүй. Харин дэрэгдэн хамт байхыг хүсдэг. Тэдэнд хамгийн үнэтэй бэлэг бол үнэтэй тоглоом, үнэтэй утас биш. Харин аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа байдаг. Өнөөдөр таны хүүхэд таныг харж байна. Таны үгийг сонсож байна. Таны үйлдэлийг дуурайж байна. Тиймээс та хүүхдийнхээ сонсдог зөвлөгөө биш, харин дагаж өсдөг үлгэр дуурайлал нь байх нь өөрөө чухал юм шүү гэдгийг энэ ташрамд бас хэлэх байна. Тэгээд Монгол аавуудын хувьд баатар нь байж чадахгүй байгаа маш олон нөхцөл байдал, шалтгаанууд байгаа. Тэгээ би 10 хүчтэй шалтгаан нөхцөл байдлуудыг өнөөдрийн нэвтрүүлгээр дурднаа. Тэгэхээр энэ 10-ын яг эсрэг заалтыг бас хэлж өгнө. Тэгээд нэг ийм юу байдаг штэ, та нар магадгүй сонсч ирсэн баг. 5 наснда хүүхэд яадаг вэ гэхээр бүхнийг мэддэг гэдэг энэ мэдрэмжүүдийг авч идэг. Бүхнийг мэддэг. За 7 наснда мэднэ. За 10 наснда сайн мэдэхгүй юм биш үү? За 12 наснда мэддгүй юм байна өө. 14 наснда мэдрэл. 16 наснда аавч дээ. За 18 насн дээр очихоор юугаа мэдхэд. 22 наснда хэрэггүй зүйлийг ярьдаг. 24 наснда би ааваас илүү мэднэ гэдэг энэ үед дээр явж идэг. За 26 наснда гэхдээ зарим зүйлийг мэддэг юм шиг байна да. За 30 насн дээр очихоор энийг ааваас асуусан дээр юм шиг байна да. За 40 насн дээр очихоор энэ бүхнийг яаж даван туулсан бол үнэхээр супер юм гэдэг. За 45 насн дээр очихоор бүх юмн дээр аавын одоо зүв байсан байна. 50 насн дээр очихоор аав минь байсан бол олон зүйлийг ааваасаа би сурах байж дээ гэдэг энэ үед дээр байдаг. Тэгэхээр таныг өөрөөс чинь илүү байхыг, өөрөөс чинь илүү их зүйлийг хийхийг
үр хүүхэдтэй мэдээж эцэг эхчүүд хүсдэг учраас аливаа зүйлүүдийг хийдэг. Чин сэтгэлээсээ баярлаж бахархдаг хүн бол аав нь байдаг. Тэгэхээр яг энэ баатар байж чаддаг, энэ мэдрэмжүүдийг үлдээсэн тэдгээр сайхан аавуудыг магтаж урамшуулах нөхцөл байдлыг өнөөдөр урмын алхаа нэвтрүүлэг хүргэж байгаа шүү гэдгийг дахиад нэг хэлье. За түрүү хэлсэнчлэн нөгөө баатар байж чадахгүй байхад хүргэж байгаа шалтгаан нөхцөл байдлуудыг одоо жоохон дурдъя л да. Үр хүүхдүүдийнхээ баатар байж чадахгүй байхад хүрж байгаа өнөөгийн аавуудын шалтгаан нөхцөл байдлууд нь нэгдүгээрт мөнгө олохыг аав байхдаа андуурах юм үйл явдал байгаад байна. Мөнгө олж л байвал аав би сайн аав байж чадна гэдэг энэ нөхцөл байдал эргээд нөгөө нэг баатар байж чадахгүй байхад хүргээд байна. Хитрхи их ажил дээрээ төвлөрдөг. За хитрхи их нөгөө мөнгөний хойноос улаарч санхүүгийнхаа үүрэг хариуцлагыг хитрхи их хөөдөг. Энэ нөхцөл байдал бол нөгөө нэг ажил гэсээр завгүй яваад байгаа нөхцөл байдлууд чинь эргээд нөгөө үр хүүхдүүдийнхээ өмнө баатар нь байж чадахгүй, нөгөө нэг цаг хугацаагаа зарцуулж чадахгүй байх энэ нөхцөл байдлуудыг хүргээд байна. Тэгэхээр болж өгвөл ажил амьдралынхаа балансыг тэнцвэржүүлж докторжуулах нь өөрөө чухал байна шүү. За мөнгө олохыг аав байхдаа андуурах биш. Олон аауд ийм алдаа гаргаж ин л та. Би гэр бүлээд ижээж гин, би мөнгө олж байна гэж бодоод аавынхаа үргийг хангалттай биелүүлж байна гэж үздэг. Гэтэл хүүхдэд зөвхөн мөнгө биш, аавын оролцоо, аавын хамт байх, аавтайгаа хамт байх цаг хугацаа энэ бүхэн бол хүүхдэд маш их чухал байна. Хүүхэд аавынхаа цалинг биш харин цагийг нь үгэлдэг. Энэ бүхнийг бодож хүүхдэд илүү их цаг гаргаарай. За дараагийнх нь нөхцөл байдал цаг гаргахгүй байх. Түрүү хэлсэнчлэн нөгөө нэг ажил бизнес амьдралынхаа хойноос явсаар үр хүүхдтэйгээ тоглохгүй, ярилцахгүй, хамт байхгүй байх энэ нөхцөл байдлуудыг аавууд ихлүү их үүсгэж байдаг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цагийг дараа нөхөх боломжгүй байдаг шүү. За нэг ялангуяа өнөөдөр бол нэг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж байгаа. Хүүхдийн баяр болж байна. Хүүхдтэйгээ сайхан аз жаргалтай дурсамжийг бүтээгээрэй. Гадаа хэрийг эдгээр одоо жоохон бүрхэг бороотой байгаа ч гэсэн гэртээ хөгжилтэй байх, үүлэн цорхоо нар гаруул сайхан үдээс хойштой хүүхдэд дагуулад гарах боломжийг эрэлхийлэх энэ бүх нөхцөл байдлуудыг үүсгэх нь өөрөө чухал шүү. За 3 дахь нэг аав байх, баатар байх энэ нөхцөл байдлын эсрэг байдаг зүйл нь юу вэ гэхээр уур бухимдлаа гэр бүл дээр гаргах байдал. Ажилтны стресс, ажил дээр дэвтсэн маш олон зүйлээ эргээд нөгөө эхнэр дээр үр хүүхд дээр гаргах нь элбэг байгаа юм л та. Тэгэхээр хүүхэд аавынхаа уурыг биш 50 байдлыг хүсдэг гэдгийг бодоо. Илүү их 50 бай, 50-аар нөлөөл. Стресс, уур бухимдал аливаа зүйлийг зөв менежменттэйгээр зөв зохион байгуулалтаагаар гаргаж чад. Ингэж чадвал та нөгөө хүүхдэд баатар хэвээрээ үлдэх болно. За 4 дахь нэг баатар байж чадахгүй байгаа хөшөөрөг нөхцөл байдал нь юу вэ гэхээр утсанд хит их автдаг нөхцөл байдлууд эрчүүдийн хувьд байгаад байна. Аав нь завгүй байна, аав нь юм үзэж гин гэл тэгэл үзэж байгаа харж байгаа юм нь яг нэг хэрэгтэй зүйл юм уу гэхээр хэрэгтэй зүйл биш. Тэгэл нэг инээдтэй хөнгөн хөвгөлтэй эсвэл утгагүй зүйлүүдийг хүртэл утсан дээр оролдоод ингээд цагаас хомслоод байдаг. Тэгэхээр заримдаа хүүхд аавтайгаа биш аавынхаа утасны ард талтай илүү их уулздаг. Утасны ард талыг илүү их хараад байна. Тэгэхээр болж өгвөл хүүхдтэй анхаарал хандуулж хүүхдтэйгээ хамт байгаарай. Гар утаснаас илүү таны ирээдүй болсон тэр үр хүүхдтэй гэрэлтэй гэгээтэй замыг бэлтгэхийн тулд хүүхдтэй илүү их анхаарал халамжийг үзүүлдэг байгаарай гэдэг эхний 5 зүйлийг би танд онцолж хэллээ. За нэгт нь бол мэдээж нөгөө мөнгө олохыг аав байхдаа андуурах нөхцөл байдал байна. Хоёрт нь цаг гаргахгүй байх, гуравт нь уур бухимдлаа гэр бүлдээ гаргах, дөрөвт нь утсанд хит их автах гэдэг зүйлүүдийг хэллээ. За тэгэхээр эдгээр зүйлүүдтэй холбоотой танд бодогдож байгаа, яригдж байгаа, танд одоо санаанд чинь орж байгаа ямар зүйлүүд байна вэ? Эдгээр зүйлүүдтэй холбоотойгоор танд хэлий яриа гэсэн зүйлүүд байвал яг одоо таныг эфирийн шууд утсуулах 9986 104 5 дээр урьж байна. Та урмын ялгаа нэвтрүүлгийн өнөөдрийн аав байх
баатар аав байх тэр мэдрэмжийн эсрэг энэ нөхцөл байдлуудыг та өөрөө хэрхэн яаж зохицуулдаг вэ, удирддаг вэ? Энэ талтай холбоотой ярих хэлэх зүйлүүдээ бас хэлж ярьж болно шүү. Гэр бүлийн радио 104.5-ын урмын алхаа нэвтрүүлэг аавыгаа магтах, эрчүүдийг урамшуулах энэ сэдлийн хүрээнд өнөөдрийн дугаараа баатар гэсэн сайхан дүрийн тухай ярилцж байгаа шүү. Тэгээд баатар байх энэ дүр бол үр хүүхдүүдийн хувьд их чухал. За тэгэхээр зарим үед бол нөгөө эрчүүдийн хувьд энэ дүрээсээ жоох ингэж хазаагаад байна. Тэгэхээр энэ дүрд нь эргээд оруулахын тулд өнөөдрийн дугаарыг хүргэж байгаа. Өнөөдөр бол бүх хүүхдүүдийн нүдэнд инээд баяр хөөр цацарсан бүх хүүхдүүд аз жаргалтай тэр сайхан дурсамжийг бүтээсэн ийм сайхан өдөр байхад нь урмын алхаа нэвтрүүлэг бас дэмжинэ, дэм болно. За нэг ялангуяа аавуудыг илүү их сайхан урам зоригтой хичээл зүтгэлтэй байх. Баатар байх тэр төрлүүгээ эргээд очих, баатар байх тэр нөхцөл байдлыг эргээд амьдралдаа үүсгэх энэ нөхцөл байдлуудыг урмын алхаа нэвтрүүлэг төрхийг дэмжиж байна шүү. За 5 дахь нэг баатар байхад хүрч чадахгүй байгаа, баатар байж чадахгүй байгаа нөхцөл байдал нь юу байна вэ гэхээр өөрөө хайраар дутуу өссөн байх тохиолдол зарим эрчүүдэд байгаад байна. Зарим эрчүүд тэрч үзээгүй, магтуулж өсөөгүй, аавын халамж гэдэг зүйлийг мэдэхгүй, нэг сайн мэдрээгүй. Тийм учраас хүүхдтэйгээ яаж харилцахаа мэддэггүй. Хайр авч үзээгүй хүн хайр өгөхөд суралцах шаардлага бий болдог. Тэгэхээр нөгөө хүүхдээ хэрхэн яаж хайрлах уу, хэрхэн яаж цагийг өнгөрөөх үү, хэрхэн яаж хүүхдэд хандах уу гэдэг энэ нөхцөл байдлуудыг бий болгохын тулд нөгөө бусдыг хайрлахад суралцах энэ нөхцөл байдал байгаад байна гэж судлаачныхаа зүгээс бол хардаг. За 6 дахь нэг баатар байж чадахгүй хүргээд байгаа нэг хүчин зүйл нь донтох зан үйл. За архины асуудал байна, мөрөдөө тоглоомны асуудал байна. Гэл энэ донтолт гэдэг зүйл. За дээрээс нэмээд нөгөө захим донтолт. Одоо нөгөө гар утсаараа тоглодог аав нар зөндөө олчлоо шүү дээ. Компьютероор тоглодог зөндөө олчлоо. Тэгэхээр эдгээр зүйлс нь хүүхдээс таныг одоо айжмаар холдуулдаг шүү. Хүүхэд аавыгаа алдаж эхэлдэг. Тэгэхээр энэ дондох зан үйл юмгийг өөртөө суулгахгүй тулд амьдралынхаа өдөр тутмын хөвшлэлээр аль болох зөв дадал хөвшлийг үүсгэх нь өөрөө чухал байна шүү гэдгийг онцолж хэлэх байна. За 7 дахь нэг чухал зүйл нь өөрийгөө голдог нөхцөл байдал бол нөгөө баатар байхад сөргөөр нөлөөлж байна. Зарим эрчүүдийн хувьд одоо би сайн аав биш ээ. Би хангалтгүй гэж боддог. Ингэж бодсоор хүүхдээсээ зайгаа барьдаг. Хүүхд минь өөрөө хийчиндээ, өөрөө мэдчиндээ би энийг бол чадахгүй шүү, би юм бол хийж байгаагүй шүү гэдэг байдлаар зайгаа барьдаг энэ нөхцөл байдал нь эргээл нөгөө хүүхдээс өөрийг нь холдуулж идэг, дүлхэж идэг, нөгөө баатар гэдэг дүрээс нь салгаж идэг. Би түрүү хэлсэнчлэн хүүхдэд төгс аав биш. Дэрэгдэн байдаг. Дэрэгдэн хамт тоглодог, инээдэг. Ийм аавыг л хүүхдүүд хүсдэг шүү. Тэгэхээр болж игэл өөрийгөө голохгүй байх нь өөрөө чухал гэдгийг бүхэл эрчүүд маань бас санаарай. Энэ өөрийгөө голох мэдрэмж бол өөрөө хүний хөгжлийн хамгийн суур ойлголтуудын нэг гэж би боддог. Суур ойлголтуудын нэг л дээ. Яагаад вэ гэхээр өөрийгөө голно гэдэг чинь өөрөө амьдралынхаа нөгөө нэг хамгийн чухал зүйлүүдийг зөвөр эмхлэн зэгцлэн байрч чадахгүй, зөвөр оролцож чадахгүй, улмаар нөгөө бүх зүйлүүд дээр хойшоо суудаг, бүх зүйлүүд дээр бусдаас хүндий хүйтэн мэдрэмжийг үүсгэж идэг ийм сөрөг нөхцөл байдал. Тэгэхээр болж игэл өөрийгөө голохгүй байх нь өөрөө чухал шүү. Та өнгөрсөн хугацаанд магадгүй сайн аав байж чадаагүй байж болно. Та хангалтгүй байсан байж болно. Гэхдээ яг энэ цаг мөчөөс эхлээд танд сайн аав байх, баатар байх, өөр хүүхдүүдийнхээ хувьд баатар гэдэг мэдрэмжийг авах ийм боломжууд байгаа шүү. Тэгэхээр өөрийгөө бити голоорой гэж эрчүүдтэй хандж хэлэх байна. За 8 дахь нэг чухал зүйл нь юу вэ гэхээр зорилгоо буруу тодорхойлцсон нөхцөл байдлууд эргээд нөгөө аав байх, баатар аав байх, хүүхдүүдийн хувьд баатрын дүртэй байх энэ нөхцөл байдлуудаа сумслаад байна. Зарим аав
Аавууд одоо юу гэж үзээд байгааг вэ тэгэхээр машин авах, байр авах, мөнгө хуримтлуулах гэдэг зорилгодоо бүхнийг зориулдаг. Мэдээж гэр бүлийн үрхий эдийн засаг бол аавын нуруунд дээр ихэвчлэн байдаг. Үүнийг олох нь энэ хэрэгцээнүүдийг хангах нь чухал л да. Гэхдээ эдгээрдээ бүх зүйлээ зориулаад эргээд нөгөө нэг гэр бүлдээ цаг гаргаж чаддаг, өөр хүүхдүүдэд цаг гаргаж чаддаггүй ийм нөхцөл байдал бий болчдөг. Энэ хооронд хүүхдүүд нь бүр ингэ том болчдөг. Тэгээд аавтайгаа харилцах харилцаа нь алдагддаг, аавыгаа ойлгохгүй хүрдэг, аав ажил гэдэг, гэр бүлдээ цаг гаргадаггүй гэдэг ийм нөхцөл байдлыг үүсгэдэг. Аавд ажил нь чухал, бид нар чухал биш гэдэг ийм мэдрэмжийг авч өсдөг. Тэгэхээр алдагдсан хүүхэд насыг буцааж худалдаж авах ямар ч боломж байхгүй. Тийм учраас болж өгвөл ажил, бизнес, орлого, санхүүгийн нөхцөл байдлууд чухал. Гэхдээ нөгөө талдаа чухал зүйл нь хүүхдүүдтэйгээ үлдээх тэр үнэтэй цаг хугацаа, нандин дурсамжууд, чин сэтгэлийн сайхан яриа хөөрөнүүд, тоглоомууд, хүүхдэд зааж өгдөг зүйлүүд, хүүхдэд сургадаг зүйлүүд энэ бүхэн чинь илүү их чухал шүү. Энэ бүхнийг бас нэг сайхан анзаараарай гэж хэлэх байна. За 9 дэх баатар байж чадахгүй байгаа өнөөгийн ирчүүдийн нэг чухал хөшөөрөг нөхцөл байдал нь юу байна вэ гэхээр сонсож чаддаггүй. Сонсох чадвар маш сул. Аав хүүхдээ байнга заадаг, загнадаг, зөвлөдөг мөртлөө сонсдоггүй. Гэтэл хүүхэд ойлгогдохыг хүсэж идэг. Мэдээж нөгөө аав нэм чинь миний зүв байх, аав нэм чинь аавынхаараа хийх гэдэг ойлголтыг өнөөгийн аав ээжүүд ингээл тулах гээд байдаг л да. Гэхдээ нөгөө талдаа хүүхэд чинь өөрөө бие хүн шүү. Танихаар биш өөрийнхоороо хийхийг хүсэж байгаа зүйлүүд байгаа. Таны яв гэсэн замаар биш өөрийнхөө явахыг хүсэж байгаа зам таны хүүхдэд байгаа. Тэгэхээр энэ бүхнийг нь бодож хүүхдэд ойлгохыг хүснэ гэдэг бол хин хиндээ хамгийн хэрэгтэй зүн мэдрэмж шүү. Энэ бүхнийг үүсгдэг байх нь өөрөө чухал шүү гэдгийг хэлье. Магадгүй та өөрийгөө бусдад ойлгуулахыг хүсдэг шүү дээ. Би ийм зүйлийг хиймээр байна, ийм зүйлийг ярмаар байна, хэлмээр байна гэл. Яг үүнтэй адилхан таны хүүхдэд ч гэсэн яг ийм мэдрэмж байгаа. Тэгэхээр энэ мэдрэмжийг нь хүүхдээсээ сонсож, хүүхдээ ойлгож явах нь өөрөө чухал гэдгийг бүхий л аавууд маань маш сайн санаарай. За 10 дахь нэг хамгийн чухал мөртлөө харилцаанд хамгийн хэрэгтэй байдаг мөртлөө өнөө цагийн аавуудын хийдэггүй баатар байх дүрээс нь хойш татдаг нэг чухал зүйл юу вэ гэхээр хайраа илэрхийлэхгүй байхын нөхцөл байдал. Хүүхэд минь намайг хайртай гэдгийг мэдж байгаа хөө. Мэдж байгаа учраас хэлээд яах вэ? Эхнэр маань мэдж байгаа хөө. Мэдж байгаа учраас хэлээд яах вэ? Гэдэг энэ нөхцөл байдал байдаг. Тэгэхээр нөгөө илэрхийлэгдээгүй хайрыг хайр гэхгүй, дуулагдаагүй дуу гэхгүй. Тэгэхээр болж өгвөл хайраа илэрхийлээ. Би өөр хүүхдүүдтэй миний хөөхөн хүү би чамд хайртай шүү. Миний хөөхөн охин би чамд хайртай шүү. Миний үсгэлэнтэй эхнэр би чамд хайртай шүү гэдэг эдгээр үгийг хань жилдээ өөр хүүхдүүдэд хэлдэг байгаарэ. Энэ өөрөө их чухал шүү. Тэгээ хэлэхгүй мэдж байгаа охоо. Би хайртай учраас л ингээл амьдраад байгаа шүү дээ. Хайртай учраас би ингээд зүтгээд байгаа шүү дээ гэдэг энэ нөхцөл байдлыг битгий өмнөө тавь. Харин ч эсрэгээр нь би хайртай учраас үүнийг илэрхийлье, ярий, хэлье. Илүү их дотн мэдрэмжийг үлдээхийн тулд хүүхдтэйгээ, эхнэртэйгээ илүү их сайхан байхын тулд би хайртай гэдгийг хэлжийе, илэрхийлжээ гэдэг энэ нөхцөл байдлуудыг ухамсарладаг байх нь өөрөө чухал шүү. Хүүхэд хайртай гэдгийг сонсохыг хүсдэг, мэдрэхийг хүсдэг. Хилээгүй хайр заримдаа хүрдэггүй гэдгийг санаж аль болох илэрхийлдэг байгаарэ эрчүүдийн аавуудаа. Аав байх бол амархан. Харин хүүхдийнхээ баатар байх энэ сонголтыг энэ аав байх нөхцөл байдал танаас шаарддаг. Амархан хэрнээ өдөр тутамдаа хичээх ёстой, оролцох ёстой чухал зүйл бол энэ аав байх энэ баатрын дүр шүү. Хүүхэд таны төгс байхыг хүсдэггүй гэж төрүүлсэн. Дэрэгч нь байхыг хүсдэг. Тэгэхээр дэрэгдэн сайхан бай. Нэг өдөр хүүхэд чинь том болно. Тэр үед мөнгө биш, хамт өнгөрүүлсэн мөчүүд л тархинд нь харуулж орж ирнэ. Тэгэхээр болж өгвөл мөнгийг чухалчлах нь
таны амьдралд хэрэгцээтэй байгаа ч гэсэн нөгөө талдаа хүүхдэд чинь та илүү хэрэгтэй байгаа гэдгийг ойлгох нь чухал шүү. Аавын хамгийн том алдаа бол одоо хүүхдтэй бүхнийг авч өгөөд өөрийгөө өгч чадахгүй байхын явдал байдаг. Хүүхдтэй машин, тоглоом, юу гэдгийг тэр бүхнийг нь бүгднийг авч өгдөг. Гэхдээ өөрийгөө өгч чаддаггүй. Өөрийгөө зориулж чаддаггүй юм байдал. Тэгэхээр энэний эсрэг байгаарай. Хүүхэд аавынхаа үгийг мартаж болно. Харин түүнтэй ямар мэдрэмжтэй одоо дурсамжуудыг бүтээж байсан, төрж байсан энэ бүхнийг хизээч хүүхэд мартдаггүй шүү. Тэгэхээр хүүхдийнхээ баатар болохын тулд супер хүч, их мөнгө танд хэрэггүй. Зөвхөн оролцоо л хэрэгтэй. Энэ бүхнийг бодох хэрэгтэй. Өнөөдөр таны хүүхэд таны гараас хөтөлж алхаж байна. Маргааш харин таны үлгэр жишээгээр амьдрнаа. Тэгэхээр би яг ямар үлгэр жишээтэй аав байх вэ? Баатар байхын тулд надад яг юу хэрэгтэй байна вэ гэдэг энэ олон талт нөхцөл байдлууд дээр эрчүүд маань өсөх хэрэгтэй байна. Өөрийгөө илүү их сонгох хэрэгтэй байна. Илүү их үүрэг оролцоогоо санах хэрэгтэй байна. Эдгээр зүйлүүд нь өөрөө өнөөгийн Монгол эрчүүдэд их чухал байгаа учраас энэ 10 зүйлийг би танд ярьлаа, хэллээ. Тэгээд өнөөдрийн энэ урмын алхаа нэвтрүүлгийн баатар гэдэг энэ дүрийг Монголын аавууд хэрэг гүйцэлдүүлдэг болоо, хэрэгжүүлдэг болоо, хийдэг болоо. Яг энэ тал дээр бас та дүн тавиад өнөөдрийн дугаард 9986 104 5 гэсэн мессежний дугаар болон шууд утсан дээр шуудаар холбогдож орж ирээд ярилцах боломж байгаа шүү. Таныг урьж байна. За мөн Facebook дээр явж байгаа лайв стрим дээр үзэж байгаа үзэгчид маань өнөөдрийн дугаар дээр танд төрж байгаа түрүүний хэлсэн 10 зүйлийг та яг юу гэж бодож байна? Энэ өнөөгийн эрчүүдэд хэрэг байна вэ? Ямар дүн тавихаар байна? Яг үүнтэй холбоотой та бас ярьж хэлж илэрхийлэх зүйлүүдээ хэлээрэй гэж хэлэх байна. За сайн аав байх, баатар байх 5 алхмыг би эрчүүдэд зөвлөе. Нэгдүгээрт хүүхдэд цаг гаргаа. Өдөр бүр одоо 15 минут чанартай цагийг тогтмол зарцуул, зориул. Хүүхдийнхээ хичээл ном, сурлага, хүүхдийнхээ уншиж байгаа, хүүхдийнхээ үзэж байгаа, хүүхдийнхээ хийж хэрэгжүүлж байгаа бүхэл зүйл дээр цаг зав зарцуул. Утас ухаж орон дээр хэвтэх нь нэг тийм чухал биш ээ. Энэ бол таны хүүхдэд за танд ч бүр сайнаар үлдэхгүй. Харин тэр утсаа хойш нь тавьж хагаад хүүхдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх, тоглох энэ нөхцөл байдлууд чинь эргээд таны үр хүүхдүүдүүдийг танд сайхан дурсамжийг үлдээх, таныг би үр хүүхдийнхээ баатар нь байх. Надад үнэхээр хэрэгтэй, намайг үнэхээр тоодог, намайг үнэхээр сонсдог, надтай үнэхээр тоглодог ийм аав байсан шүү гэж дурсах тэр үнэтэй цагийг энэ өдөр бүрийн чанартай 15 минут таны амьдралд олгоно, бүтээнэ. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлуудыг бий болгоо. За хоёр дахь баатар байх, үр хүүхдийнхээ баатар байх алхам ямар алхам бэ гэхээр сонс. Хүүхд чинь ямар нэг юм хэллээ гэж бодоход эрчүүдийн хувьд зөвлөгөө өгөх гээд үзчихдэг. Тэгэхээр зөвлөгөө өгнө гэж ярихаасаа хэлэхээс өмнө юу мэдэрч байгааг нь сонс, ямар байгааг нь сонс. Зүгээр л сайн сонсогч нь бай. Болсон болоогүй зөвлөгөө өгч суухын оронд хүүхдээ сонсоод сайн яриул. Тэднээс асуулт асууж илүү ихийг мэд. Энэ бүхэн чи их чухал. За 3 дахь үр хүүхдийнхээ баатар байх алхам бол амлалтаа биелүүл. Хүүхдийн итгэл хамгийн эмзэг байдаг. Аав хэлчихэд биелүүлдэг. Аав үгэндээ хүрдэг. Аав дандаа ингэдэм дөө гэдэг энэ нөхцөл байдлуудыг хүүхэд өсөөд мэдрээд явна гэдэг бол нөгөө баатар байхын эсрэг байдаг. Тэгэхээр биелсэн амлсан бол заавал биелүүл. Өнөөдөр магадгүй хүүхдийн баяраар ийм хийнэ, тийм хийнэ гэж амласан аав зөндөө байгаа хэл та. Тэгэхээр яг энэ амлалтаа өнөөдөр биелүүлэх цаг шүү. Тэгж чадвал та баатар байх дүрээ хадгалж чадчихна гэсэн үг. Энэ бол их чухал шүү. Амлалт гэдэг бол өөрөө эрчүүдийн хувьд зогсоод, даагаад, туулаад, тэгээд хэрэгжүүлээд гарах хамгийн чухал зүйл. Амлснаа биелүүлдэггүй эр хүнд үр хүүхдүүд төдийгүй эхнэрүүд дургу байдаг.
Тэгэхээр болж өгвөл амлснаа биелүүлдэг байх нь өөрөө чухал шүү. За дөрөв дэх нэг чухал зүйл үр хүүхдийнхээ баатар болох дөрөв дэх чухал алхам бол хайраа илэрхийлэхээ. Би үр хүүхдээрээ бахархаж байна. Би охиндоо хайртай шүү, хүүдээ хайртай шүү, хүүгээрээ бахархдаг шүү гэж хайраа илэрхийлж байгаарай. Хайраа илэрхийлэх энэ мөч, энэ хорон бол нөгөө нэг дотны нандин харилцааг үргэлж бэхжүүлж идэг, холбож идэг, өдөр болгон гагнж идэг, тогтоож идэг, торгоож идэг чухал мэдрэмж. Тэгэхээр болж өгвөл хайраа илэрхийлж байгаарай. За 5 дахь үр хүүхдийн баатар байх чухал алхам бол таны хүүхэд үгийг биш амьдралыг тань дагнаа. Тэгэхээр зөв үлгэрл. Энэ бол их чухал. Үлгэр дуурайллыг бий болгоо. Үлгэр дуурайлал гэдгийг үгээрээ, үйлдэлээрээ, хийж байгаа зүйлээрээ, зам байдлаараа, сэтгэл зүйгээрээ, асуудлыг туулах чадвараараа, асуудлыг шийдэж байгаа чадвараараа гэл олон талаараа үлгэрлэн. Өнөөдөр магадгүй та өөрөө хараал хэлдэг бол хүүхдээ битгий хараал хэл гэж хэлэх хэрэг танд байхгүй гэдгийг сана. Та хүүхдийнхээ өмнө үргэлж буруу үлгэр дуурайллыг үзүүлдэг бол хүүхд чинь буруу үлгэр дуурайлал үзүүлэх нөхцөл байдлыг үүсгэх нь байж болох хэвийн зүйл шүү. Тэгэхээр үнэхээр та өөрөө зүвийг үлгэрлэж зүвийг үзүүлдэг байж ижил тэрийг хүүхдээсээ шаардах хэрэг танд байна. Тэгэхээр болж өгвөл хүүхдээ ирээдүйд сайн хүн болгож хүмүүжүүлэе гэвэл хүүхдийнхээ өмнө баатар нь бай гэвэл амьдралынхаа өдөр тутмын үйл явц, зам байдал, сэтгэл зүй, харилцаа, хандлага гэл олон талт нөхцөл байдлуудаа зүвийг үлгэрлээрэ, зүвийг үзүүлээрэ. Энэ өөрөө их чухал шүү. Таны хүүхэд таныг баатар гэж харахад хүрдэг 5 чухал алхмыг өнөөдөр би танд хэлж өглөө. Энэ 5 чухал алхмыг та өөрийнхөө амьдралд нэвтрүүлж, хэрэгжүүлж, өдөр болгон хичээл зүтгэлийг гаргаарай. Эхнээс нь ахуулаад би нэг сайхан дурдъя. Цаг гарга. Өдөр болгон 15 минут. Сонс. Зөвлөгөөхөөс өмнө сонс. Асуулт асуугаад илүү ихийг мэд. Амлалтаа заавал биелүүл. Хайраа илэрхийл. Хайрын илэрхийлэл бол дотн байдлыг, дотн мэдрэмжийг үргэлж холбож өгч идэг хамгийн чухал зүйл нь. Зөвөр үлгэрл. Энэ зөвлөгөр дуурайлал гэдэг бол таныг баатар чигээр нь дурсах, мэдрэх хамгийн чухал зүйлүүд нь шүү гэдгийг хэлье. Энэ 5 чухал зүйлийг та амьдралдаа өдөр болгон хийж чадвал та үр хүүхдүүдийнхээ хувьд баатар нь байж чадна. За уучлаарай, нэг хоолойны ханид уртсан чинь хоолой сэрвэлзээд явчлаа. Монгол эрчүүдээ урамшуулан зөргижүүлэх Монгол эрчүүдийн нэгэн чухал дүрийг өнөөдөр тодруулах, товайлгах үүднээс баатар гэдэг дүрийг урмын алхаа нэвтрүүлэг онцлон ярьлаа. Нэвтрүүлэг өндөрлөхөд 4 хүрэхгүй минут үлчиж, за энэ хугацаанд сонсогчдаа, үзэгчдаа урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хамт бүтээж аав байх баатар энэ сайхан дүртэй холбоотой ярьж хэлэх зүйлүүдээ хуваалцаж болно шүү. Комментоор, сэтгэгдлээр, лайв стримийн доор үлдээж болно. За мөн 9986 104 5 гэсэн утсан дээр шуудаар холбогдож орж ирээд ярилцах боломж байгаа гэдгийг хэлье. Магадгүй та энэ 7 хоногт нэг удаа хүүхдэд твэр, нэг удаа чин сэтгэлээсээ магт, нэг удаа хамт алах, нэг удаа би хүүхдүүдтэй хайртай шүү гэж хэл. Нэг өдөр таны хүүхэд том болно. Тоглоомоо мартна, хувцас мартна. Гэхдээ аав нь ямар хүн байсныг мартахгүй байхын нөхцөл байдлыг та үүсгээрэй. Өнөөдөр та өөрөөсөө асуу. Би хүүхдийнхээ нүдэнд ямар баатар болж үлдэх вэ? Хүүхдийн нүдэнд баатар болж чадсан хүн амьдралынхаа хамгийн том ялалтыг байгуулсан байдаг. Хүүхэд аавынхаа хөрөнгийг биш, оршихыг хүсдэг, хамт байхыг хүсдэг. Таны хүүхэд өнөөдөр таныг харж байна. Маргааш таныг даган дуурайна гэдгийг маш сайн сана. Баатар аав гэдэг төгс аавыг хэлэхгүй, дэрэгдэн байдаг аавыг хэлнэ. Энэ бүхнийг маш сайн бод тунгаа. Аль болох өөрийнхөө амьдралд өөр хүүхдүүдийнхээ зөв нөхцөл байдлыг үүсгэх их сурвалж нь байж өг. Бусад хүмүүсээс их сурвалж авч ах нар тэгсэн, багш тэгсэн, тийм хүн тэгсэн гэдэг үгээр биш. Аав маань тэгсэн гэдэг, аав маань ингэсэн гэдэг энэ үгийг
Хэлэх, ярих, дурсах их сурвалж нь болж өг. Энэ бол өөрөө чухал шүү. Хүүхдийн хамгийн аюулгүй газар бол аавынхаа дэргэд байдаг мөч байдаг. Тэгэхээр уур бухимдал аливаа зүйлийг хүүхдэд илэрхийлэхээс өмнө би энэ хүүхдийг амар тайван орчинд өсгөх үүрэгтэй шүү гэдэг нөхцөл байдлуудаа илүү их санаарай. Энэ тал дээр илүү их төвлөрөөрэй. Хүүхдийнхээ дэргэд ууртай стресстэй байсан ч гэсэн түүнийг дардаг, дэвчдэг байх нь өөрөө өнөө цагийн аав ээжүүдийн хувьд их чухал шүү. Энэ нөхцөл байдлуудыг зөвөр үлгэрлэж, зөвөр үлдээж чадвал та аав байх баатрын дүрээ хүүхдийнхээ сэтгэлд хадж гинэ гэсэн үг. Аюулгүй мэдрэмжийг үр хүүхдүүдэд өгч чаддаг аав нар бол баатар хэвээрээ үлддэг. Харин эсрэгээр нь хүчирхийлдэг, гар хүрдэг, загнадаг, учир утгагүй байдлаар хилдэг, бусадтай харьцуулдаг, хүүхдийн сэтгэл зүйд амар амгалан бус байдлыг үлдээдэг энэ нөхцөл байдал бол нөгөө баатрын биш, эсрэгээрээ эсрэг дүрийг бүтээх нөхцөл байдал өнөөгийн аавуудын амьдралд бий болгоод байгаа шүү. Тэгэхээр болж игэл амар тайван нөхцөлийг үр хүүхдүүдийн амьдралд заавал бүтээж байгаарай, биежүүлж байгаарай гэдгийг хэлье. За нөгөө талдаа дэлхийд таныг жирийн хүн гэж харж болно. Бусад хүмүүс, дэлхийн ертөнц энэ зүгээр л нэг байдаг. Магадгүй таныг байдгийг ч мэдэхгүй байна. Харин гэхдээ таны хүүхэд таныг баатар гэж харж байгаа. Миний аав бүхнийг чаддаг гэж харж байгаа. Миний аав бүхнийг мэддэг гэж харж байгаа. Тийм учраас үр хүүхдийнхээ баатар байхыг хүсдэггүй аав гэж бараг байхгүй хаа. Харин заримдаа амьдралын ачаад зуршил, ойлголтын алдаа түүнийг хүүхдээсээ холдуулдаг. Тэгэхээр болж игэл хүүхдийнхээ баатар нь байхын тулд та өөртөө үнэнч байгаарай, өөртөө цаг гаргаарай, өөр хүүхдэд цаг гаргаарай. Өөрөө яг хэн байгаа нь вэ? Хэн болчих вэ? Энэ бүхнийг дүгндэг байгаарай, цэгэндэг байгаарай. Энэ бүхэн илүү их чухал шүү гэдэг үгийг өнөөдөр хэлээд өнөөдрийнхээ дугаарыг жаргая. За тэгээд өнөөдөр бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6 сарын 1 хүүхдийн баяр болж байна. Бүхий л аавууд маань хүүхдийнхээ өмнө баатар нь болж баяр баясгалыг үр хүүхдүүдтэй үлдээгээрэй. Өнөөдөр амлсан бол амлалтаа заавал биелүүлээрэй. Энэ бүхэн бол их чухал шүү. Тэгээд таны хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. Танд баатар байх боломж өнөөдөр байгаа шүү. Түүнийг ашиглаад аваарай гэдэг сайхан үгээр өнөөдрийнхөө дугаарыг жаргая. Өнөөдрийн нэвтрүүлгийг Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Шамар Санаа, Гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирээс урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн цоошинхийн дугаарыг танд хүргэлээ. Үргэлжлүүлээ та Гэр бүлийн радиогийн хөгжим мэдээллийн хөтөлбөртөөгөө хамт байгаарай. Эр хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье. Монгол эр хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.